танилт нэвтрэлтийн нэгдсэн систем. Дан танилт нэвтрэлтийн нэгдсэн систем нь цахим орчинд бүхий төрлийн захим үйлчлэгийг авахд тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчлэгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нэгт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм. Хэрэглэгч та дан танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг нэг удаа ашиглан нэвтэрснээр тус системд холбогдсон бүх төрлийн системүүд рүү нэвтрэх эрхтэй болно. Системийн онцлог. Уламжлалт системүүдийн сул тал. Систем бүр иргэний бүртгэл үүсгэн нууц үг болон бусад мэдээллийг хадгалдаг. Байнгын нууц үг ашиглах, мэдээллийн аюулгүй байдлын зөв туршлагыг хэрэгжүүлээгүй олон тооны системүүдээс үүдэн мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлдэг. Иргэн бүх системүүд рүү өөрийн үүсгэсэн өөр бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрж орох шаардлагатай болдог. Нэгдсэн нэвтрэлтийн системийн давуу тал. Дан танилт нэвтрэлтийн нэгдсэн системийн нэвтрэлтийг ашиглаж буй систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй. Иргэнийг цахим орчинд таньж баталгаажуулах, хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулна. Систем бүр дан танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг ашигласнаар мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах боломж бүрднэ. Иргэнийг таньж баталгаажуулах хэлбэр. Тоон гарын үсэг ашиглан нэвтрэх. Монгол улсын иргэн та өөрийн регистрийн дугаарыг оруулна. Монгол улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцлэрээс үүсгэгдсэн тоон гарын үсэг ашиглан өөрийгөө захим орчинд баталгаажуулах үйлдэл хийгдсэний дараа систем таны нэвтрэлтийг баталгаажуулна. Гар утасны дугаараар нэг удаагийн нууц үг ашиглан нэвтрэх. Монгол улсын иргэн та өөрийн регистрийн дугаарыг оруулна. Та өөрийн үндсэн нууц үгээ оруулна. Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг үүрэн сүлжээний оператор байгууллагуудаас олгогдсон өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаараар хүлээж авсан нэг удаагийн нууц үгийг ашиглан нэвтэрнэ. Дан танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрсдийн ашиглаж буй гар утас, зөөврийн компьютер ашиглан хүссэн газраасаа төрийн үйлчлэгийг авах боломжийг бүрдүүлэх бөгөөд цахим орчинд Монгол улсын иргэнийг баталгаажуулах боломжийг бүрдүүлснээр Монгол улсын хэмжээнд мобайл үйлчлэгийг нэмэгдүүлэхэд нэн чухал түлхэж болох юм аа. Дан танилт нэвтрэлтийн нэгдсэн систем.